За одоо энэ дээр график гэж харъя. Кодн дээрээ маус хариад ороод Open Manager гэж ороод за тэгэнгүүт энэ View гэдэг энэ дээрээс нь bar chart-ыг сонгоё. За ингэснээр ажлын байран дээрх сургалт гэсэн маань энэ хүү код маань 7 удааг ингээд давтамжаар давтагдсан байна. За бусд нь ингээд 1-ээс 2 ингээд 3 гэж гих мэтэд ингээд давтагдсан байна гэдэг ингээд бүгднийг ингээд график хэлбэрээр бас ингээд харах боломжтой байгаа шүү. За энэ өгүүлбэлээ дахиж давтаж харуулъя. Кодн дээр маус хоёроо дараад Open Manager гэж ороод тэгээд View хэсгээс нь bar chart гэнгүүт ингээд ороод ирж байгаа шүү. За бас энэ дотор маань memo гэдээ байгаа. Memo-г хэрхэн үүсгэхийг бас хэлж өгье. Memo бол үндсэндээ тэмдэглэлийн дэвтэр бөгөөд энэ нь бидний хүссэн зүйлийг бичихэд ашиглаж болох хоосон зай бөгөөд мэдээжийн хэрэг бид хүсснээрээ олон тэмдэглэл үүсгэх боломжтой. За мөн маус хоёроо дараад new memo гэд за энэ дээр ингээд за сургалт гэдэг нэр өгч тэнгуүтэй create гэд за энэ хэсгээр одоо ингээд энэ хүү судалгаа маань сургалтын талаарх мэдээллийг агуулсан гэд за энэ дээр save хийсэн үйлдэл болноос сэвлж өгөх бол энэ маань гарчдаг байгаа шүү. За ингээд мемо үүсгэнэ. За биднэрт одоо ингээд нэг мемо байна, 24 код байна. Тэгээд 4 код групп байна, 4 network байна, 2 network group байна. Мөн мемогоос групплэх боломжтой байдаг байгаа. За ингээд ерөнхийдөө ингээд бид бүхэн ингээд мэдээллийг агуулсан байна. Одоо ингээд үндсэн нэг network-ийг үүсгэж үзүүлээ яг энэ дата файл дээрээ тулгуурлаад за маус хоёроо дараад за энэ дээр одоо nodes хэсгээс нь одоо бид нар яг юуг энэ хүн network одоо зураглалтаа оруулж өгөх юм бэ гэдгийг харуулъя. За ингээд эхлээд одоо энэ маань код группүүд дотор маань мэдээж нөгөө кодууд маань байгаа. За тэдрийг гаргаж ирээ. All за энэ маань ингээд энэтэй холбоотой ингээд кодууд маань гарч ирж байна. За энэтэй холбоотой кодуудыг энийг хэсэг гэж гаргах хэрэгтэй. За эдрийг бийтгүүлж аваад гаргахыг өөрчилж. За одоо ингээд нэгдүгээр игнэнд болохоор үүсгэсэн кодууд маань байна. Хоёрдугаар игнэнд болохоор код групп маань гарч ирсэн байна. Одоо ингээд хөгжлийн уншаад бодлогын хөтөлбөр сургалт гэх мэт. За одоо энэ дээр нэмээд энийг ер нь бол тэгэд яаж харж болно? Бид бүхэн аль өөрсдөө ойлгомжтой авахар л харахыг л сонгол зүгээр баха. Надад бол энэ хамгийн ойлгомжтой харагдаж байна. Бүгднийг нэг шугамд оруулаад за одоо эндээсээ код оруулсан, код групп оруулсан, network оруулъя. Network шууд network групп оруулчих. За энэ хоёрыг шууд оруулж. За ингээ хоёр network байна. Төвчүүлж хагаад all. За ингэхээр энэ дээр маань сургалт за энийг шууд ингэ тааруулаад өгчээ. Сургалт хөгжлийн шууд. За энэ нь болохоор бодлогын хөтөлбөр. За одоо энэ дээр нэмээд мемогоо оруулж өгье. Нэг мемо байгаа. Нэг мемогоо оруулаад ирсэн. За одоо тэгэд энэ дээрээсээ юу харах вэ гэдэг комментиг харахаар оруулжээ. За бүгднийг төвчүүлж хагаад бүгднийхэн комментиг харна гэдэг болчихъя. За тэгснээр одоо ерөнхий зураглалаа хараа юу болсон байна вэ? Манай хоёр маань
За 1-р баганд манай комментүүд кодууд маань орж ирсэн байна. Кодууд маань болохоор доороо комменттайгаа орж ирсэн байна. Ингээд кодууд маань тэгээд тайлбар комменттайгаа. За комментуудын дээдлэлт маань ингээд комментийг базаад кодуудаа базаад групп болгосон байгаа. За холбогдох дээд түвшний газар хөгжлийн үе шат бодлогын хөтөлбөр сургалт гэж. За ингээд энэ дүргийгөө базаад дахиад яам хамгийн газрыг болон харьяа байгуулах мөн сургалтын хэрэгцээг зөв тодорхойлох гэдэг үндсэн 2 зүй тогтол маань гарч ирсэн байгаа. За энэ хоёроос дээшээ эцслээд за хамгийн эцсийн байдлаар ерөнхий энэ хүү ярьцлагын маань гол агуулга нь байгуулгын бодлогоор дэмжин сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж зохион байгуулснаар хүний нөөцийн хөгжлийн зөв чиг хандлагыг бий болгох хажээ гэдэг ерөнхий сэдвийг ингээд бацаад гараад ирж байгаа маа. Ингээд 5 хүний ярьцлагаасаа 24 код үсгээд 24 кодоос 4 код группийг үсгээд 4 код группээ захиж 2 групп болгоод 2 группээс ингээд үндсэн нэг утгыг ингээд гаргаад ирж байгаа. За одоо энийгээ би хэдүүлээ ингээд зураг хэлбэрээр татж хадгалж авъя. Export гээд за ингээд экспортоос export bitmap-ыг сонгоод нэрээ өгөөд ингээд ямар төрлөөр хадгалах юм бэ? BG сонгочих. Тэгээд ингээд энийг үндсэн хариултыг биччихье. За одоо ингээд хадгалчихъя. За ингээд манай зураг маань зураг хэлбэрээр хараад шүү дээ. Энэ ингээд яг өөрөөс нь зураг хэлбэр ингээд хадгалахаар маш сайн нэгтгэршилтэй зураг үүсч өгдөг байгаа. Би нэг ингээ яагаад ингэж давхарж өгсөн гэхээр энэ маань шууд хоорондоо бас яг нарийн холбогдох болохоор би ерөнхийдөө утгыг ингээ адилхан өгж жаад та бүхэн ингээ ойлгуулах зорилгоор ингээд өгсөн байгаа шүү. За одоо бидэнд бүх байрны бичиг болон үүсгэсэн кодууд маань байгаа учраас эдгээр дата дээрээ үндэслэн мэдээллийг боловсруулах бүрэн боломж бүтэж байгаамаа. Одоо бид аль нэг баримт бичигт байгаа кодын давтамжийг харъя. Тиймээс баримт бичгээ кодуудтайгаа харьцуулж харж болно. Ингэснээр энэхүү судалгааны бүх хэсгүүд бүх сурвалжлагуудад кодууд хэдэн удаа давтагдаж байгааг харьцуулж харж болох юм. Тиймээс бидэнд зөвхөн ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаас хамаарч ямар кодыг сонгох, ямар баримт бичигтэй харьцуулах зэрэг мэдээллүүдээ сонгож болно. За ингийн тулд эхлээд код документ тайблыг сонгоод за одоо эндээс ингээд юуг харьцуулах вэ гэдгийг сонгоё. За эхлээд энэ оролцогч 3-аас кодуудаа сонгоч. Ямар кодыг? За энэ эдгээр кодуудын давхцал маань оролцогч 3 дээр ингээ хэрхэн байна вэ гэдгийг харж ингээд эхлээд оролцогч 3 дээр код орно биш код группээр сонгоод өгч ялгаа байхгүй л дээ. За сургалт гэдгийг сонгочихъя. За сургалт гэдэг группийг сонгонготой оролцогч D1 оролцогч 13 ярилцлаган дээр сургалттай холбоотой 3 код үссэн байна. За харин оролцогч 14 дээр сургалттай холбоотой хэд үссэн байна вэ гэдэг ингээд томруулаад харж болно. Нийт 5 байгаа маань. Энийг ингээд за ингээд бүгд тус бүрээр ингээд харах боломжтой. За тэгвэл сургалтын дээр зүгээр шууд энийгээр ингээд сонгоцсон ч болно. Ер нь бол та ямар мэдээллийг юутай яаж харьцуулмаар байгаас хамаарат гэр мэн ингээд хөвөрч өгдөг байгаа. Эхнээс нь тайлбарлах юм бол за дээрх кодууд байна. Одоо ингээд хэ яамны шинжилгээ дотоод авалтын газар хяналт шинжилгээ үнэлгээ хэрэгцүү хилдэс яам болгон өөрийн сургалтын хөтөлбөртэй байна гэдэг дээрх кодууд маань оролцогч 13 дээр нэг байна. Нэг нь давхцаж байна. Харин оролцогч 14 дээр бас нэг нь байгаа маань. Оролцогч 15 дээр 2 код нь давхцаж байна. За оролцогч 13 дээр мөн нэг давхцаж байна. За оролцогч 11 дээр давхцал байхгүй байна. За одоо энийг бүгднийг хэвчүүлээд харчих юм бол ингээд зүй тогтлыг ингээд харж болно. За тэгээд мөн эндээс дахиад ингээд нэмээд ямар кодууд ингээд давхцаж байна гэдгийг ингээд харах боломжтой.
Энийг ингээ хүссэн утгаар ингээ сонгоод давхцлыг нь харах боломжтой. Биднэрт ингээд цуглуулсан дата маань маш их байгаа болохоор ингээд яаж ч өөрчилж харж болно. Энийг мөн ингээд энэ дээрээ ингээ хуваар харах юм уу? Яаж харах ингээд бүх сонголтууд ингээ бидний дураар хүрэх боломжтой байгаа шүү. За одоо эндээс ингээд хуваар харахаар ингээд хэдэн хувь давхцаж байгаа юм бэ гэдгийг ингээд хувьд шилжүүлээд харж болж байна. Өсснээрээ ингэж мэдээлүүдээ ингээ өөрөө өөрчлөд харах боломжтой байгаа шүү. За би та бүхэнд өнөөдөр шинэ документ файл үүсгэх, документ файлаа апплод хийх, документ групп үүсгэх, мөн код үүсгэх, код групп үүсгэх, network үүсгэх, network групп үүсгэх, өөрөө network-ийнхоо зүй тогтолцоог бий болгох, мемо үүсгэх, өнгөө мэдээж код групп доторх кодуудаа өнгөөр ялгах, word cloud үүсгэх, word cloud руу монгол үгийг нэмэх, bar chart үүсгэх зэргүүдийг заалаа. За одоо энийг ингэж хадгалахыг зааж би ингэж хадгалахдаа энэ дээр нь шууд ингэж save хийх хадгалчихвал магадгүй та энэ бүх файлыг хин нэгэн рүү явуулах шаардлагатай бол export гээд project bundle гээд энэ дээр ингэж нэрээ өгөөд ингэж хадгалснаар энэ бүх файлыг хүн рүү явуулах боломжтойгоор ингэ хадгалж байна гэсэн үг шүү. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.